Тусгай хяналтын дэд хороо гээд нэг олон сонгогдсон. Өөрсдөө мөрдөн шалах ажиллагаа гүйцэтгэх ажлын талаар мэдлэг байхгүй. За яг үндэ бол тийшээгээ ороод хяналтаа тавих чадвар тавин ганц нэгхэн ийм бүтэж байгаад. Өнөөдөр Тэмүүжин гишүүний санаачилж байгаа энэ хуулийн өөрчлөлт бол Монголын парламентын хяналтын түүхэнд том алхам болно. Парламентын хяналтаар бас судалгаа хийж ирсэн хэд хэд эрдэм шилгээний өгүүл нийтлүүлж ирсэн өнөө үед би бас энэ асуудлыг нэлээд хөндөж ярьдаг хүн. Өнөөдөр парламентын хяналт хууль сахиулах ажиллагаанд байхгүй улмаас хүний эрхийн асар олон зөрчил гарч байгаа. Хэнийг тагнасан, хэнийг чагнасан. Тэр нь хууль ёсны байсан юм уу юу? Чөлөө зөвшөөрөл нь байсан юм уу юу гэдгийг нууц учраас хинч мэдлгүй өнгөрөөж байгаа. Та нарын хараа тус байдалд ямар байна вэ гэж шүүгч нарын дунд судалгаа явуулж үзсэн. Дийлэнх нь ерөөсөө энэ гүйцэтгэх ажил мөрдөн шалах ажиллагаа явуулж байгаа байгууллагын зүгээр шүүх эрх мэдэлд занл хийлж байна гэж үзэж байгаа. Тэр байтугай нэг шүүгч гэрт нь бол ингээд гүйцэтгэх ажлын техник камер тавьсан байсан гэсэн ийм асуудал ярьж байгаа. Гэхдээ юу гэсэн үг юм? Хүн чинь гэртээ гэр бүлтэйгээ өнгөрөөдөг орон зай. Энийг парламент авчраад ярих гэхээр ажил бүтэж байхгүй. Өөрсдөө яваад хян шалгадаг бүтэж байхгүй. Төрөнд нь энэ чиглэлээр яг хууль зүйн байнгын хорон дээрээс нэг ажлын хэсэг байгуулагдаад манай парламентын түүхийг үзэхээр за анх тэр багш нарын ажил хаялтыг тагнасан гэдгээс ахуулаад нэг ганц нэгхэн одоо ажлын хэсэг яваад байгууллагууд дээр нь очиж үзчихэд за ийм байд юм уу гэд буцаад ирдэг л нэг ийм жишг байсан юм бэл. Өнөөдрийн ярьж байгаа асуудал бол дэлхийн нийтийн жишгээ. Энэ гүйцэтгэх ажил нэрийн дор хэдэн тэрбум доллартай холбоотой асуудал Канадын парламент дээр дэгдэж байгаа жишээ нь. Энэ мөнгө хаашаа орцсон? Хэн зарцуулсан гэдэг. Энэ гүйцэтгэх ажилтай холбоотой гэдэг юм уу? Энэ нууц мөрдөн шалах ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлүүд Америкийн нэгдсэн улсад яригдж байдаг. Манайхаас ялгаатай нь татаж авчраад хянч болдог. За чамд эрхэнд байсан юм уу? Ямар үндэслэл байсан юм? Бичиг баримт чи хаана байна? Прокурорын зөвшөөрөл чи хаана байна? Тэмдэглэл чи хаана байна гэд ингээд үзэж шалгачиж болдог. Ард түмнээсээ мандат авсан улсыг хуралдаад хангаар хүргэсэн парламентын гишүүд, улсын хурлын гишүүд энэ үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Энэ бол парламентын хяналтын түүхэнд бол түүхэн алхам болж байгаа. За мэдээж эсэргүүцэл гарах бах. За энэ чиг үүргийг бол хуваалаа. Энэ Тэмүүжин нийгэм санаачлаа. Айгүй бол Тэмүүжинд өгөх гэлээ, арчилсан намд өгөх гэлээ гэдэг чи ерөөсөө ийм асуудал байхгүй шүү. Энэ бол Монголын парламент гүйцэтгэх эрх мэдлийг хянж чаддаг байх юм. Монголын парламент хүний эрхийг хангаж чаддаг, нууц мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж чаддаг байхын тухайд асуудал учраас гишүүд минь эд энийг дэмжиж өгөөрэй. Өнөөдөр энд Баярмаа гишүүний ярьж байгаа, Болормоо гишүүний ярьж байгаа асуудал бодиттой шүү дээ. Өнөөдөр тагнаж байгаа гэдээ дохиод зангаагаар ярьдаг. Нэгдүгээр хүн, хоёрдугаар хүн, гуравдугаар хүн гэж ярина. За тэрийг тоогоор үзүүлнэ, хуруугаараа үзүүлнэ. Энд тийм чанга ярихаас айн. Чагнаж байгаа шүү, миний утсыг ингэж байгаа шүү гэж айн. Утсаа холдуул тавина. Ийм юм битүү болцсон шүү. Тэгэхээр одоо парламентын гишүүдийн энэ халдашгүй бүрэн эрх гэдэг бол ард түмнээс өгсөн өөрсдийн ард түмнийхээ нэр өмнөөс саналаа чөлөөтэй өгөхийн эрх. Энийг хамгаалж ирэх. Энэ эрхэд гүйцэтгэх ажлын шугамарч бай, босож шугамарч бай, халдах эрхгүйтэй нэгэн адил Монгол хүн болгонд үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй авах эрх нь байгаа. Хэн нэгэн хууль сахиулагч, хэн нэгэн эрх мэдэлтэн гүйцэтгэх ажил нэрийн дор энэ эрх мэдэлд халдаж болохгүй. Халдсан тохиолдолд өмгөөлөгч нь Монголын парламент, Монголын улсын хурал байх ёстой учраас та бүхнийг энэхүү төслийг дэмжихийг хүсэж